Эр эм жилийн зохицол 12 жилийг эр эм гэж хоёр ангилдаг. Үүнд эр жил, хулгана, бар, луу, морь, бич, нохой эм жил, үхэр, туулай, могой, хонь, дахиа, гахай, хосын харилцаа үүсгэж гэр бүл болоход эр эм жилийн зохицол тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг. Хоёр хүн хоёулаа эр жилтэй, эсвэл хоёулаа эм жилтэй бол бие биедээ эсрэг хүсийн хүний хувьд сэтгэл татагдах нь харьцангуй бага байдаг. Харин зан араншин үзэл бодол нь илүү ойлголцож, нөхөрлөл, хамтын ажиллагаа нь илүү тогтвортой байх нь элбэг. Харин эр жилтэй хүн эм жилтэй хүнтэй уулзрахад бие биедээ эсрэг хүйсийн хүний хувьд илүү татагдж, сонирхох хандлага ажиглагддаг. Ийм хосуудын хооронд хайр дурлалын мэдрэмж үүсэх нь харьцангуй элбэг гэж уламжлалд үздэг. Жишээлбэл эр жилтэй хүн эм жилтэй хүнийг, эм жилтэй хүн эр жилтэй хүнийг эсрэг хүйсийн хүний хувьд илүү сонирхож харилцан сэтгэл татагдах нь түгээмэл байдаг.